ер нь бол үндэсний аюулгүй байдлын асуудалд бол эзэлж байгаа байр суурь бол орчин үед бол энэ цэрэг дайны аюулгүй байдал гэхээс илүү бол үндсэндээ л энэ хүнсний аюулгүй байдал руу улс түмийг анхаарч эхэлж байна л да. Ер нь бол энэ дээр л гол анхаарал хүчээ төвлөрүүлдэг. Тэгэхээр хүнсний тухай хууль, худалдаа зохицуулах тухай хууль гээд энэ хэдэн хуулиуд ер нь боловсруулалтын түвшин ай шатантай явж байна. Ерөөсөө бидний сүүлийн 20 жил хамгийн задгаа хийсэн. Тэгээ одоо махны үн өсгөр зэрэг Монгол банкны ерөнхийлөгчийг буулгаж хайхдаг ажлаас нь бензиний үн нэмэгдэхээр эрдэцүүлгийн сайдыг хосох гэдэг нэг ийм. Гэтэл ерөөсөө бид хамгийн зохицуултгүй юм одоо энэ хүнсний аюулгүй байдлын зохицуулалтын асуудал, худалдаа зохицуулалтын асуудал үлдчихэж байна. Энэ боловсруулалт хаа байна? Болдог бол энэ намрын чуулганд оруулах, хаврын чуулганаар оруулах болцоо байна уу гэж асуух гэсэн. За дээр нь бол энэ мал амтны энэ эм тариад вакцины энэ чанар хяналт одоо хаана хэн дээр явдаг юм бол. Одоо энэ жил бол Монгол мал хөтөлбөрөөр бол ерөөс хамгийн том цохилтын жил мал эрүүлжүүлэхтэй холбогдсон вакцины тариад бол хийх гэж байгаа шүү дээ. Овоо хөрөнгө тавигдсан тийм ээ 20-30 дээр өмшгөө. Тэгэхээр нэг баахан чанартай чанаргүй нөгөө хэрлэн тариад туулга нэг юм хугацаа хэтэрсэн баг хятад үсэх мэддэгдгүй ярьдгүй юм орж ирдэг гэх. Тэгэхээр энэ одоо тариад туулганы чинь цаана бол одоо мал эрүүлжүүлж чаддгүй мөртлөө нөгөө мал амтны биес гардгүй янз янзын юмнууд нь цог явж идэг гэж байна. Тэгээ энэ талын хяналтуудаа хаана хэн дээр явж идэг юм. Энэ талыг би тодруулах гэсэн. За тэгээд мах сүүнд олгох урамшууллыг одоо засгийн газар бэлдэж байна уу? Энэ бол бас л нөгөө хүнсний аюулгүй байдал хангалттай холбоотой. Эдийн засгийн том хөшөөр гэж үзээд байгаа. За дөрөв дэх асуулт бол ер нь тэгээд энэ ганцхан маягаар одоо хэлээр хүнсний зүйл оруулж ирдэг энэ золигчл одоо хараа хяналтгүй үргээд байх шиг байна. Гэхдээ цаана хөөрхийн нэг ядарсан нэг эмэгтэй гэрээд амбулет хийхэд тулд одоо нэг жижиг лангуй ажил болдог. Тэгээ энэ үнийг одоо та нар цаашдаа яаж зохицуулах талаар бодож байна гэж. Ер нь бол энэ хүнсний тухай хуулийг болтгсон бол тэгэл богино хугацаанд оруулж ирвэл энэ сүүлийн үед одоо ялангуяа энэ хавдрын залуужж байгаа байдал өшөө оншин олддгоо өвчин энэ бол байгаль орчин гэхээсээ илүү энэ таньж мэдэхгүй ууж идэж байгаа юм л одоо голцоо байна л гэж үзээд байгаа шүү дээ. Сүүлийн 70 жил чинь бас их баталгаатай хүн сэргэлж ирсэн учраас ерөөсөө Монгол хүн ууж идэж байгаа юм шижгэлдэггүй. Ерөөсөө л яавлаг харагдвал аваад амаргаа өнгөдөг. Юмыг баг мэдэрч танихтай эхэлж одоо хил дээрээ хөргөдөг. Ийм зуршилтай. Энэ бол яг социализмын бат. За. Хуулиуд хэзээ орж ирэх шол хүнсний хууль нөгөө худалдааны зохицуулалтын хууль энэ төр балдаач юусэн асуудал хуулийн хугацааны тухайд би хариулъя дараа нь батцах дарга тэр эм био бэлтгэлтэй холбогдолтой түүний хяналттай холбогдолтой юм хариулж хараа гэж хэлмээр хуулийг бид нэр энэ хаврын чуулганаар багтаагаад оруулахаар шамдуулж байгаа. Хүнстэй холбогдолтой бас зайлшгүй хууль бол худалдааны тухай хууль байгаа. Өнөөдөр л худалдааны тухай хууль байхгүй гэж хэлэхэд бол нэг талдаа хэлсдэггүй. Яг төрөлсөн хууль бол байхгүй. Явдаг орон гэдэг үл сонирн байгаа бах. 50 төрлийн хуульд 100 гаруй заалтын тэнд тарцсан юм. Худалдааныхан хууль бол тийм л төрхтэй байгаа. Бид энэ жил бас нэгтгэж нэг хууль болгож суур хууль болгож оруулъя гэсэн. Ингээ хүнс худалдаа хоёрын хууль бол амин чухал холбоотойгоор энэ аюулгүй байдлын ард тал гарах ёстой гэсэн ийм байдлаар бэлдэж байгаа. За, малын вакцины хяналт хаагур өнөө бацгтар харуулах. За. Манайх өнөөдрийн байдлаар дотоод шүлхийн вакцины, шувууны томоогийн вакцинаас бус бүх төрлийн биологийн бэлтгэлийг дотооддоо үйлдвэрлэж байгаа бикомнод. За, малын паразит өвчнөд тэмцэхт хэрэгжилж байгаа бэлтгэлүүдийг үйлдвэрлэж байгаа үндэсний нэг 4-5 компани байна. Энд бол нийт шаардлагатай бэлтгэлийн 30 орчим хувийг ингээд нийтдээ дотооддоо малын энэ бэлтгэлийн нэг 80 орчим хувийг нь үндэсний үйлдвэрлэгч хангаж байгаа. 20-10% нь импортлж хэрэгжилж байгаа. Малын энэ вакцины чанарын хяналт, эмнэлгийн хэрэгслийн шинжилсэн хуулийнхаа дагуу экспорт импортын хяналтын асуудал мал эмнэлгийн хөгжлийн газар дээр ирсэн. Хэрэглээний хяналт нь бол улсын мэргэжлийн хяналтын газар дээр хамаарч байгаа. Мал эмнэлгийн хөгжлийн газрын харьяанд малын бэлтгэлийн
сорилт баталгаажуулалтын улсын нэгдсэн лаборатори гэж лаборатори ажиллаж байгаа. Энэ лаборатори дээр импортоор очиж байгаа бэлтгэлүүд нь дотоодоо үйлдвэрлэж байгаа бүх малын эм бэлтгэл вакцинуудын чанарын хяналтын асуудлыг нь хариуцж ажиллаж байгаа. Би нэг ганц юм тодруулчихэд энэ сая шинээр нөгөө сумдад байгуулагдсан малын үржлийн газар шүү дээ. 2 нэмж аваад байсан. Энтэй танах ямар одоо арга зүйн болоод мэрэгжлийн ямар үйлдэл холбоотой вэ? Яг танах эсвэл тамгын газартаа л нэг тийм байгуулагдсан бие даасан нэг жаахан хийх юм мэдэхгүй маягтай байгаад байна уу доор. Албаасаар энэ Монгол мал хөтөлбөрийн хүрээнд 329 сум бүгдээр мал эмнэлэг үржлийн тасаг шинээр байгуулагдсан. Мал эмнэлэг үржлийн засгийн дотроо нэг мал эмч, нэг үржлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нэг мэдээлэл доогор төлөвийн асуудал хариуцсан мэргэжлэгс 3 хүний оронтойтой байгаа. Энэ хүмүүс маань үндсэндээ бол мал эмнэлгийн арга хэмжээ, мал эмнэлэг үржлийн арга хэмжээ хэрэглэгчтэй хүрдэг байсан тэр механизмын хамгийн сүүлийн шатн дээр гацаа үүсчихсэн юм л да. 1997 онд мал эмнэлэг үржлийн нэгжүүдийг ховчсантай холбоотойгоор энэ өвчтний бодлого боловсруулдаг яг суур мэдээллийг нь бэлддэг энэ нэгж нь байхгүй болчихсон юм. Монгол мал хөтөлбөрийн хүрээнд энэ шинээр байгуулагдсан тасаг дээр ажиллаж байгаа энэ малын эмч үржлийн ажилтан хоёр нь бол яг малын халдвар төвчин ялангуяа гоцаалт төвчнүүдийн тархалтыг гаргах, цаашд ирээдүйд гарах хандлагыг тодорхойлох, энэ бодлогыг боловсруулах хамгийн суур үзүүлэлтийг нь хийдэг гол ажлыг хийх юм хүмүүс одоо сумын төвшөнд бий болсон. Энэ манай мал эмнэлэг үржлийн газартай одоо шууд холбоотой аймгийн мал эмнэлгийнхаа албаар дамжаад шууд холбоотой байх ийм нэг шинээр бий болсон. Ажилт бол маш чухал том алхам болсон гэж. За